шилдэг баривчлах багт гинтийн цохиж төвчээ. Эд Тройвен өөрийн жинхэнэ хүчний түвшний нууж ясан аж. Одоо сүүдэрт ногдох шалтгаангүй болсон тул тэнгэрийн зуу эцэст нь хүчээ гаргаж эхлэв. Тэрээр энэ хүчит бүх хүзрөөд их нь ухаалаг алхам биш гэдгийг мэдж байсан ч замдаа цогцсоо болсноор хар цасыг баггүй саадуулж чаджээ. Эд Тройдын өөрийг нь ийм хортолд оруулсан тэр огногт баяр хүргэв. Камежи ордон, Аксион, зөөхөн нурц сэжин одоо Сирис гэлдэг хүртэл эдийн нарийн бэлдсэн бүх зүйл тэр тэнийгээс болж өгөө болжээ. Эд Тройдон ухаан албан санаж эцэст нь тэрхүү галзуу аниматрихийг гаргаж байлаа. Тэр дараалан ялгцаар ирсэн ч угаасаа хорсолтой нэг юм. Тэр Тиог хэсэг хугацаанд баяр сая зөвшөөрөгч Тройдны төлөвлөгөө өргөж тисэж байна. Лөө хөнөөгч сэлэмас угаасан ч эд түүнийг орж хөрдөгсхийг амжилттай олж авчээ. Одоо тэрээр нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадах зүйлийг дуудахаар эцэг рүүгээ явж байна. Сирисийн асуудал шийдэгдсэн тул Тио эцэст нь Камежи ордон дах гэрсүгээ буцаж чадхаар болов. Ордны дотор олон эзгүүртнээ тогтсны хэмжээгээ авахулж маш завгүй байх шиг харагдана. Кристийн эргэн тойрныг харж энэ их үмэн самунд бох зэрэг хаж хацрав. Ордноор зүгээр л алхахад ягж тулааны талбараар дайран өнгөрч буй мэт байлаа. Ойдогчдын дундаас хүн түүнийг олж хараагүй бол гэрт төрөх байсан биз. Сесиле тансаг давуу эрдэнийн чулуу хэрэглэдэг дээд зэрэгшийн шинэ брэнд нээж ухаахад огтлон тайлбарсав. Охин нь бизнесийн нарийн ширийн зүйлийг нушин ярихад Кристийн өөр зүйл бодон толгой тахан сансна. Эльфи чихнийхөө инээмсэглэл эрч хүчинд хит алдсан тул ярианы чухал хэсгийг анзаарсангүй. Энэхүү ад жаргал нь Сесилег энэ хаштах аль тэрдний чулуунаас илүү үзэсгэлэнтэй харагдуулж байлаа. Кристийн өвөн нэгэн мэдээг бичлэн дуулахаар ирсэн нь энэ байв. Сарны ордны тухай зарим нэвцүү яриа түүний чихэнд хүрсэн байжээ. Сесиле сандарсандаа шууд мөөзөж бодож хүүгээ зүгээр эсхийг асуув. Охиноо баяр хөөртэй байснаа гинт инхүү сандрахыг харах Кристиний зүрхийг зөсөж байлаа. Тиймээс тэр Сесилед мөө мэдээ биш харин ч эсэргээрээ сайн мэдээтэй ирсэн гэдгийг хэлв. Амиж гэвтэр хорон санаад эмэгтэй бүх дагаж төгчдийнхаа хамт төгсөн байдалтай олжжээ. Тэдний толгойг санаа ордны хан дээр үлгсэн байв. Сесиле мөрөн дээр хүнд ачаа нэцтэнэ огцсон мэт мэдрэмжийг авлаа. Энэ бүхэн эцэст нь дуусныг мэдээд тэрээр маш их тайвшрав. Энэ хугацаанд тэр гаднаа мэдэгдээгүй ч хорон мөч бүр хотхоны эр дээр алхаж буй мэтээсэн. Тэрхүү өдгөө эмижээс болж тэр гүтгэж, буруу төвтөж, сүрдүүж хөвтөж, амь насанд нь халт хоржлогоодыг тоосон билээ. Тэрхүүгээ хэрэгт ороос тулхаас айсандаа хинт чандаж чадахгүйсэн. Тэрхүү бузар эмэгтэй өвчлөөр түүний зовлон зүтгүүр эцэст нь шуударлаа. Тио Рагнарыг идэвхж байх зур тэхийн ус төрийн нөхцөж байж тасар том өөрчлөлт орчээ. Энэ бол цус үхлээр замнасан өөрчлөлт байлаа. Олон хүний толгой өнхөрч, цайз бэвшилтүүд цэсэн улаан өнгөөр бодогдов. Дровен бүлгийнхэн давтаасан хугацаанд Тлекер бүлгийн дуудлага болон шаардлагад хариу өгөхөөс татгалзжээ. Энэ нь дайн зарсантай адил байсан бөгөөд өнөө өрөө 9 логийн зөвжих яарчтай горчдов. Тэд Эд Тройны залмихийг дутуу үнэлсэн бөгөөд тэр хүн гол төлөвлөгөөг аль шишнээс бэлдэж байжээ. Умартын твийг захирч буй дайны ноёдын сэжигтэй хөдөлгөөнөд үүнтэй холбоотой гэж тэд үзэж байна. Зөвлөлийн хуучинсаг үзэгтэй зарим гишүүд Тройны асуудалд оролцохоос татгалзав. Тэд умартад цуглж буй дайны ноёдыг санаа зовох зүйл биш гэж бодож байлаа. Тэдний хувьд тэнгэрийн лугийн үлдээсэн сул судлыг нөхөх нь илүү чухал байв. Бүлгийн тэргүү одоогоор чимээгүй байгаа ч зарим хамаадууд хитрхи удаан санж ирсэн залхамжлалын асуудлыг хэлбэрийг ярьж байна. Хажир хавцтай энэ харанхуйлуу энэ бол дараагийн өдөртөгт хэн бас хаг ногцтой авч үзэх тохиромжтой цаг гэж мэдвэв. Бүрэн хэмжээний дайны өмнөхөн залхамжлагчдын дунд тэнцэл гарвал энэ сүрэл дагуулах болно. Тэрээр дайнаас үүдэлтэй хосох хүчин зүйлсийг басахыг хичээсэн ч хөгшчүүд түүнийг доромжилсан хэрэг гэж үзв. Азар 9 логийн нэгэн танхимыг 50 давхыг тушаалаа. Тэрээр холбогдох бүх талуудын албан ёсны зөвшөөрөлт хэрэгтэй гэж үзэн үүндээ шууд ажиллахаар болов. Түүнд энэ санааг бага зэрэг төгшөж үзэхэд тохиромжтой. Удахгүй болох нэгэн арга хэмжээ бэлэн байгаа аж. Тэд үүнийг өөрсдийн нүдээр харсны дараа яг аль асуудалд анхаарал хандуулах шийдэж байна. Энэ хооронд Тио Лодброкийн өрн бүсээр байлаа. Тэрээр эцэгтэй ширүүн яригдсан шархад ажгүй сайн идэвхэж. Гадны ямар ч нөлөөгүй орчинд тэрээр зөвхөн сэлмээ хурцлана. Бүлгийн тэргүүний хилэнгийн сарвь одоо чинээрээ харагдагч түүний бие өөр дуртынхаас илүү сайн байна. Түүний хөдөлгөөн нунавчтай давталгаатай маш хөнгөн бөгөөд хурдан байлаа. Тэрээр цэцтэй өргөцсөн лаануудыг нэг амьсгаар унтрааж ирхв. Бие бэлтрийн ховт тэрээр эртний сэлэм шигээ хорц байсан ч сэтгэл зүйн хов шаналж байлаа. Өвөг нь галзууруулахад хүрсэн өнөختөө холойнууд түүний ухаан бодолд нэгчсээр байв. Тэд түүний толгойг бүгдийг нь альж бүх зүйлийг булааж ав гэсэн хорон санаагаар дүүргэн. Дуу хоолойнууд түүнийг хамгийн доод хүсчээд байгаач. Замд нь тэглэсэн хэнийг ч хамаагүй цалчихыг шаардж байлаа. Ийм галзуу мэд тасгалынхаа дараа энэ залуу төгс бие хагааг ахуулахч буцсангүй. Түүний бие яг л лөө хөнөөгч супермод чиг хүрсэн байв. Түүнийг сэлмээ тавихад танил нэгэн дуу хоолой өнөөх ярианууд түүнд дарамтгуулж байгаа эсхийг асуув. Хамгаалагч Лодброк гарч ирэн галзуурлогийн эзэн хааны үлдсэн хорсос гомжийн талаар ярив. Лөө ээждээ пич болохоо мэдэх тул тэрээр өнөөх дуу хоолойнууд үнэхээр ядаргаатай байгааг хүлээн зөвшөөрөв. Хугархай сэлмийг аснаас хойш баггүй хугацаа өнгөрсөн ч үрдсэн хорчин саад балсаарч байлаа. Энэ нь хараахан тэсгийн аргагүй төвшөнд хүрээгүй ч галзуурлогийн эзэн ханих гэдэг нь үнэхээр санаа зовсон асуудал юм. Гэхдээ бүх зүйл мөө биш бөгөөд үүний ачаар тэрээр эзэн хааны чадварын хязгаарыг баг зэрэг харж чаджээ. Лодброк түүний юу туйлт байгааг ойлгож байсан бөгөөд тэр хүний нэрийг
түүнийг мартахыг хүссэн ч хизээч мартаж чадахгүй байлээ. Эцсийн эцэс тэр хүн түүний зүрх сэтгэлийг босаасан нэгэн байсан бөгөөд тэр энэ түүхийг Теогийн өмнө нь хийж байжээ. Тиймээс түүний сэтгэл улам бүр өөмөрч эцэг нь яагаад амиг нь үлдээж энэ зэсгийг өгсөн ноос хэвээр үлдсэн юм. Теог дахиад Яшчагааг анзаарсан Лодброк түүнд төвчээртэй байхыг сануулав. Хэрэг хитрхи яарууд өмнөх шигээ чадлаас нь хитэрсэн зөвлөд толгорох болно. Тэдэн цаг хугацаа байгаа бөгөөд Теог шууд дэмжсэн дээд хамбын ачаар түүний тасарсан гар ямар ч хэсүүд ихгүй залгаджээ. Энэ нь зөв хэрэгцсэн эсхийг баталгаажуулахын тулд Лодброк түүнийг ойроос бичлэн шалгаж үзв. Наривчилсан шалгалттай сэтгэл хангалуун болмоц тэрээр Теог өнөөдөртөө явж үз хэмээн хуулав. Тэр өөр хэнийг түүнийг хайж байгааг мэдэрсэн байв. Явхаас нь өмнө Лодброк түүнд сэлмээ эргүүлэх гэж ирэх болгондоо өөрийг нь бүснээс хоо бажахыг хатуу санаалав. Нэгэн завааруулж нөгөө нь цэвэрлдэг нь тэдний тавцсан хишил байлаа. Камелла ордонд буцаж ирмэгцээ тэрээр удаан хугацаанд уулзаагүй танил хүнтэйгээ таарчдав. Түүнийг хайж исэн хүн бол түүнийг шүтэн бишрэгчдийн нэг болох Сибэж Трие байлаа. Тэрээр өөрийн залуу эзэн зориулсан чухал мэдээ буюу өөрсдийг догтлон байж бичлэн гартуулав. Загтал дурдсанаар Дафуд лордын хатагтайрын Рагнарын 18 насны төрсөн өдрийн баярын нарийн Тео Рагнарын найрсан өржээ. Сибэж үүнийг маш хачирхалтай үйл явдал байна гэж хэлв. Дан хаяанд ирчээд байхад хатагтайрын төрсөн өдрийн найр хийж байгаа цаг үе олоогүй мэд санагдана. Энэхүү арга хэмжээний талаарх хэрэг сонсоход нэжээд нүсэр том баяр болох бололтой. Тео үнийг арай өөрөөр харж исэн бөгөөд өөмөө самуунтай үе учраас энэ арга хэмжээ нүсэр болох ёстой гэв. Тровины оруулалтын бүлгийн дотоод тэнцвэрийг бүрэн замбраагүй байдалд оруулсан билээ. Тэнгэрийн лөөгийн бэлдэж байсан Аксены оронд Тео 6 дацаа сомжлагчийн байр суурийг эзэж чадсан юм. Үүнийг улам дордуулж 9 лөөгийн нэг нь урууж тэрсэлсэн үйлчлэрийг хүн бүрийг хуурч мэхэрсэн байна. Одоо зөвлөж эрх мэдлийн хасан орон зай үсэд байна. Удахгүй болох энэ найр бол зүгээр нэг баяр хөөртэй төрсэн өдрийн үдшилэг биш юм. Энэ бол Рагнар бүшиг одоо ч хүчрхэг бөгөөд говьшгүй байгаа гадны хүчнүүдэд харуулах жүжиг юм. Мөн энэ залхамжлагчид болон тэдний ард байгаа дэмжигчид бие биендээ тандж үзэх талбар болох болно. Сибэж өөрийн залуу эзний алсын хараар биширч байлаа. Штэн нь ийм чухал арга хэмжээний гол дүр болох гэж байгааг сонсоод тэрээр маш их тогтлоо. Хэрэг тэр хөгшчүүл түүнийг юу чадахыг харахыг тийм их хүсэж байгаа бол Тео дуртай яа шоу үзүүлэх болно. Жилийн энэ үед Дафуд лордон маш хүйтэн бөгөөд үзэсгэлэнтэй харагддаг. Үлэмж том ордны дотор Рагнартай ямар нэг байдлаар холбоотой чинээжиг гэр бүл болгоны хүлээн авах том нарийн танхим байв. Язгууртнууд үнтэй дар сууж, тансаг хоол идэнгээ хоорондоо хууч хүрнэ. Шин залхамжлагчийг орж ирэхэд хүмбэр уухаа, иkhээ, мөн ховчиг ярихаа засаа. Бүхний анхаарч дөнгөж тадарсан залхамжлагын шин нэр дэвшигчдээр таслаа. Залуу эзэн Тео Рагнар өөрийн бараан өнгийн өвлийн хоцос. Хорц харцаараа хүмбэрийн анхаарч ир татаж байв. Түүний хоцсолд үнэхээр өөлөх зүйлгүй байсан бөгөөд тэрээр нарийн танхимыг гүйлгэж харна. Бүгд өөрийг нь харж байгаа нэгтлээ. Төрсөн өдрийн баяр бол зүгээр шалтгаан гэдгийг тэнд байсан бүх хүмүүс мэдээж ойлгож байлаа. Эдгээр язгууртнууд бүгд хаан ширээний дараагийн залхамжлагчийг харахаар ирсэн нь юм. Теоч мөн адил тэдэнд хүчтэй сэтгэл үлдэхийг хүсэж байв. Түүний дараахан орж ирсэн хүн үнийг ихэд нь хамаагүй хэлбэр болгож өгөх байх. Тео ард нь хөнгөн бөгөөд өөртөө идэвхтэй асмууд орчиж байгаа сонсов. Нэгэн нэр түүний талаар чангадуугаар ярьж, олны дунд нэлээд шуугин тарьлаа. Нарийн Бакус остртэй мэдчилж, Тео гүрийн эзэн химээ хүнд төвчтэйгээр дуудав. Тэрээр энэ газар байгаа хүмүүст өөрийнхөө дугтаад чанга сонсохыг зорьсон бөгөөд Теонийг сонсоод тэр найзаагаа хараад барах таньсангүй. Гурамч хоромын өдрөөж сахлах усаагүй атлаа өнөдөр ингээд цэвэрхэн өссөн байв. Дураараа санаучаас хуртнууд хоорондоо шинэлдэж эхлэв. Тэд Бахус гэр бүлийн цэвэрлэгээ болон царын ганц амьд өвдөгчин шин тэргүүн болсныг бүгд сонссжээ. Бахус амх нөрөн унсан ч гэлээ 6 толгойн нэг хэвээр хай. Гэр бүлийн шин тэргүүн 6 дахь залхамжлагчийг эзэнтэн гэж дуудахыг сонсоод Теогийн хүлээж исэн өмнө өсөв. Өөр амьсгалыг бүрдүүлэхэд эрдөө зөв цалт орж ирэх болон хитгэн үгэл хангалттай байлаа. Теог навинтай дараагийн алхмаа хуваалцах гэж байтал танк шиг том биетэй эрхэнч мэдээлэлгүй түүний ард гэтэж ирэв. Үхлийн аюулыг мэдэрсэн Тео 8250 тэр даруй ажиллаж эхэллээ. Том биетэй өөрийн хүчтэй дарамтаа салруулж өөрийгөө өстөртэй танилцуулав. Тэрээр инээн сэвэн өөрийгөө тав дахь залхамжлагч гэдгийг энгийнээр хэллээ. Тео жахан сандарсан бөгөөд тэхүү аратан түүний боцноос савгүй эрт ойртон иржээ. Энэ бол хар төмөр морд цэргийн командлагч бөгөөд Теогийн өрсөлдөгч Торкес Рагнар байв. Теог дээрээс нь ширтэн Торкес өгөөмрөөр гарбар хар гараа сонгов. Эцэст нь хамгийн сүүлийн хоёр залхамжлагч уулзаж тэнд байсан бүх язгууртнууд амьсгаа дарав. Хуучин тэргүүлэх залхамжлагч болон шинээр гарч ирсэн залхамжлагч хоёрын хинэд эцсийн дүндээ дэн гарах уу. Торкес найрсаг дөр булаа минийн сэрэлээр Теог тэгж их хянах шаардлагагүй гэж тайвшруулав. Тэр зүгээр л хүн бүрийн яриад байгаа шинээр тодорч буй ододтой уулзахаар ирсэн гин. Тэр бүхий хүүхэд шиг аксын яригдаж илүү төхөрх нэр дэвшигч өдөртөгчийн
айдслыг асанд баяжтай хаа инээж илэрхийлв. Түүний үгс энгийн бөгөөд үнэмширтэй байсан ч Тео санаар сэрэмжтэй хэвээр байлаа. Зөвхөн хүчтэйг нь хүндэлдэг Рагнарт өрсөлд хүчээч сэтгэлээсээ баярсан огтх хүн зөвхөн тэнэгж байх болно. Тэрээр дэд зэргийн болгоомжтойгоор Торкишийн гарыг хүндэтгэжтэйгээр атгав. Харт төмөр Морт цэргийн алчтай командлагчтай олдсон нь нэр төрийн хэрэг гэж хэлээд өөрийгөө цаанлаа багийн гишүүн гэдгээ ч дуртахаа марцсангүй. Торкиш тэрхүү тэдний хооронд зааг тогтоох гэж үгээ нарийн сонгож байгаа сонирхолтой санагдав. Гар барилтыг чангаруулж Торкиш өөрийн ойрог нэмэгдүүлсэн Теог амьсгаж багтан хүчээр ороо. Тэрээр гэр бүлийн хамгийн залуу оддыг нэг өдөв дээр нь сүвдүүлж үүнийгээ хүмүүст ёс зүйн илэрхийлж мэд харуулсан хоорондын зөрүүгээ батлав. Торкиш сүтсэн Теог тайван байж одооноос ихсэн өөрийгөө авах гэж дуудахыг шаардав. Рагнарын залгамжлагчийг ингэж хөдөлдөг бөгөөд тэд зарчим бас хинжээшгүй хүчтэй байдаг. Гэвч хүч чадлын тэнцэн дээр Тео зүгээр л ярих бичиг бууж өгөхгүй. Торкишийн гайхшилжийг төрүүлж дүүн түүний амьсгаж багтуулсан авраг эсэргүү зөвхөчтэй байлаа. Хүч бэрээ бусаад сайн тэмцэл үзүүлсэн Тео Торкишийг баяртайгаар ах хэмээн дуудав. Хүчийн навалкын танхимын нөгөө талд дүнгийн хатус дөнгөж ирээдсэн бөгөөд хошгүй салбан эсний уулзалтад хослол өмсөндөө гомдчихжээ. Түүний их цэцэрлэгүүд гипээр арттай гэр бүлийнхээ нэрийг сэргээхийн тулд чатгаараа хичээж явахад тэр хүнийг усам хэцүү болгож ялаа. Хошгоос төхгүй байдлаа хямарч байх зуур өөрнийг таних дүр их танхимд орж ирэв. Мөнгөн гарчлан нэрмэгтэн нарсын хуучин нөхдүүдтэйгээ мэдчихлэхээр асан орж иржээ. Барууны царайлаг хөсвөжийн хэдэн сарын хугацаанд нэлээдгүй нэр хүндтэй болсон даа. Хүмүүс түүнийг өсвөлтөөрөө энэ тэнцээ өрсөлдөж байна гэж ярьж байна. Ремингтон огт өөрчлөгдөгөө бөгөөд тэр хിവэрээ дараахан хөлөг баатар байв. Тэр зүгээр л эзэн Теотой уулзаж цагаан хувьтлууд Март цэргийн байдлыг асуухаар хойд зүг рүү урт аялал хийжээ. Түүний үгийг төрсөн өдрийн эзэн охин санамсаргүй сонсоход түнд ямар эвгүй байсныг төсөөлдөө. Мөнгөн арслан хлээд ирээрээс уучлалт байхдаа яг ч бүрөөтэй зэлзэх шиг харагдчихвэ. Тэр зүгээр л инээгээд өнгөрөөсөн бөгөөдрөө энэ цогцолт яг юуны төлөө болохыг мэдж байлаа. Гэнт тэд өдөржигийн төвд Аургийн тулаан болж байгааг мэдрв. Тэрхүү том арга хэмжээний талбайн голд хоёр өөр хүч мөргөгдөж байв. Хойд зүгийн анж ноход Теогийн хэрэг ямар нэг байдлаар орооцолцсон гэдгийг шүүг хэмэдэв. Шүүгийн тарих тал дээр тэр залуугаас илүү хүн байхгүй үзье. Гадна Тео Торкиш хоёр зүгээрс болгосон гар барин бие биенээ тандж байсан ч хинч ярьж зөрхөлсөнгөө. Зочид загаа барьж хооронд тэдний авра ирэлдэж давамгаалахын төлөө тэмцэж байв. Эцэст нь Торкиш гараа татаж аваад чангаар инэв. Тэрээр дүүгийнхээ эсрэг зогсож чадахгүй гэдгээ товсоомор хүлээн зөвшөөрч бууж өгөв. Түүний энгийн хандлагад нийцүүлэн Тео хан өөрт нь боломж олгосон учраас ясан гэж зүтгэв. Торкиш хэд даруй байх нь өрсөлд өчөд оромжилсан хэрэг болж магадгүйгээ. Сайнны буутан чин сэтгэлээх байсныг хэлв. Хэрэг тэд ижил насандаа тулсан бол энэ нэг талыг барьсан тэмцэл байх байсан гэж тэр үзжээ. Тео өмгийн сүүлийн үеийн түүхэндх хамгийн өндөр шагнал залуусууд тухайдны энэхүү өндөр үнэлгээг ойлгов. Ийм сонирхолтой, гайхалтай дүүгээ харах нь Торкишийг чин сэтгэлээсээ баярлаж байв. Тэрээр Асаас болгоомжтой ажиглаж байсан нэтгортнууд руу эргэж Рагнарын шинэ одны төлөө хундаг өрхийг уриалав. Баяр цэнгээс өргөж гэхэд Торкиш дүүгээсээ түн зориулж бэлдсэн шин залгамжлагчийн анхны тоглолт сэтгэлд нь нийцсэн үг гэж асуув. Тео талархлаа илэрхийлв. Тэрээр Торкишийг зөвхөн хүчтэй төдийгүй маш цагчин нэгэн гэдгийг шууд анзаарчээ. Магтаал болон хайхамжгүй хандлагын нэртүүлж баг байв. Тэрээр тулааны ур чадвараа харуулснаар үрийн байр суурийг баттгаж байна. Шинхэн гарч ирсэн өрсөж бичөө хүлээн зөвшөөрснөөр тэрээр олны тааслыг хүртэж чадав. Үүнээс болоод Теогийн навинтай бүрдүүлэх гэж байсан уур амьсгал илүү том үйлдэлээр дарагдчихлаа. Тэрээр олны санаа бодлыг өөрийн тал амархан эргүүлж чадсан юм. Торкиш Рагнар гаднаа нийтж бочинлог бодибилдинг жин шиг харагдаж болох ч хаан ширээний төлөөх өрсөлдөөнийг олон өнцгөөс харж чаддаг хэсгийн өрсөлдөгч юм. Ахтайгаа хийсэн тэрхүү тэмцлийн дараа Тео буй тэнгийнхэн нь хүрээлэн авав. Тэд дарс хуваалцаж шүнжин инээлдэж хонов. Түүнийг мэдээгүй байхад олон нэцгэрч төмбөсгөөжүүд түүнийг сүл залуусынхаа чагсаалтын тэргүй инээнд оролцсон байлаа. Бүгд хүржилтэн харилцаж байх зур дээрээс ажиглан уурсаж буй нэг хөвшин байв. Ахмад луу ивлий залуугийн муу зан авирыг ашиглан түүнийг энэ газараас хөөж харгаж чадна гэж бодож байжээ. Хэрэг тэр юу ч мэдэхгүй тэнэг Торкиш саадуулаагүй бол тэрийн үдшилийг өөрийн хочин зорилготой бүрэн ашиглаж чадах байв. Зүгээр нэг шээс энд тэнд гүйж шатшил болсон гэр бүлийн хэргийг дураараа өмөлж байгааг тэр төвчж чадахгүй байлаа. Тэр том загсны араас явж чадахгүй байсан тул оролт өөр зүйл хайсан бөгөөд энэ ортор зүгээр л уйдсан байв. Тэрээр Ахмад Эвижийн нарвал хамт олонтойгоо хүүчгтэн дарс ууж байгааг харж Ахмад луугийн үзэн ядсан харц түн дээр тусав. Тэрээр хүмүүсийг энэ газарт байх ёстой эсхийг шүүх нь өөрийнх нь хэрэг гэж боддог аж. Өнөө шин Эвижийн ертийн хоёр дуулахаар хийж гоо зөвшөөрөнгөнд татдагсан үнэхээр гайхалтай даашин зэмссэн байлаа. Түүний нөхдүүд түүнийг магтаалаар болж байсан бөгөөд тэд Ахмадыг дүрм товцсгүй байхыг бараг харж байгаагүй. Тэр хөрхөн гэж дуудуулахад тасаагүй байсан тул биеийнх нь эсбүр даашин цаа тарьж буяага буцааж өмсөхийг шаардчихвэ. Өнөө шин баярч амрах цаг байх ёстой байтал хин нэг ногш Эвижний толгой руу дааш цацаж даашинзыг нь норгон арсыг нь бохирдуулав зүрх гаргав. Тэрхүү үзэн ядсан дуу хоолойг сонсмогц гүн нуугдсан гэмшин сэтэрч эхлэв. Ахмад луу яг л энэ харааш идсэн ордон гизэнгшдэг мэд төнлөө ихэмсгээр ойртон алхав. Эвижин чичирч өөрийн нэрэхгүй айцаар дагжин чичирв.
ирлээ. Хөвшин навш түүнээс хаанаас ийм зэрэг гаргаж нөхнөөсөө мөрхөж гарч ирээд язгуурнуудтай харьцаж хангасан. Ивэхний нөхөр Ахмадынхаа төлөө зөрөгтэйгээр дуурсаа. Энэ хүн 9 логийн нэг байлаач ийм хүнлэг бүс харьцаар зүгээр өнгөрөөж болохгүй. Ивэлийн гарааныг харамсах зүйл хийхээс өмнө барь зогсов. Түүний төлөө тэд хамгийн өндөр зэрэглэлийн навчнуудын нэгтээ орооцолдож болохгүй байлаа. Ивэлэн өөр хилэн айцаа дарах гэж хамаг чадаараа хичээж байгаа дарсан нүүрнээс нь нэр тарагдчихв. Аран Ахмадыг ингэж их хайж байгааг анх удаа харсан бөгөөд тэр хоёрын хооронд юу тохиолдсныг гайхаж байлаа. Ахмад лөө бүсгөөчүүдийг дээрээс нь ширтэж, Ивэлэн түүний өмнө дахиж хизээч гарахгүй байх тухай анхааруулгаа санаалав. Түүний үзэн гацсанууд нь гоёмсог альчууринд нуугдсан гэлэлцэн зүйлийг олж харав. Тэрээр эргэлзэжгүйгээр түүний хиймэж гараас барьж татан хэсэг болгон бодлоо. Ахмад лөө ямар ч гимшижгүйгээр залуу эзний Ивэлэн сэтгэс гаргаж өгсөн биший зүгээр шастгачлаа. Дараа нь тэрээр хогсон металлын хилтэрхийг яг л хогшиг шийдэжв. Тэр гаждант нь түүний хэрэгцээгүй махны хилтэрхий дээр хатсан тоглоом гэж дуудав. Түүний бодлоор бол хог шаарнууд шалан дээр гიშгүүлж хогшиг амьдрах хэвээр аж. Дараа нь тэр Ивэлнийг тасчиж хаяхаасаа өмнө энэ газраас даруй зайр гэж сүүчийн удаан анхааруулав. Дахин асууж тарихыг хүсээгүй тул тэр үнийг төвчин тэндээс зогтлаа. Түүнийг айсан жаахан охин шиг зогтохыг харах нь хөгшин зөөгийн нэглийг үнэхээр хөдөлгөв. Тэрээр өмхийн өнөр нь арай гэж яшиж хэллээ. Химэн тоглоом шалсан болов. Аармын шудраг бас явдлыг хуулийн альбанд мэдэгдэн гэж сэрдүүлсэн ч өвгөн зөнөг түүнийг салиатай хүн шиг харав. Хэрв тэр үнэхээр ховд болохыг хүсэж байвал дураараш болог. Хэрв тэр энэ замаар оруулж Рагнарын хүчтэй хүчгүйгээ барьж иддэг хууль үнэндээ ямар байдгийг харах болно. Ивэлийн эм тавих гэж байгаа мэт хамаг хурдаараагүй жаа. Түүний өнгөрсөн үеийн муухай төрх тавин сөхөвдөж нөхөдтэйгөө хамт амар тайван цагийг өнгөрөөж чадна гэж батсандаа өөрийгөө зөвхөв. Тэр хүчгүй жаахан хан байх үеийнхээ бүх шархыг дарах гэж маш их хичээсэн ч тэр хүнтэй ганцхан уулзсан бүх хэмэрийг нь нурав. Хөвшин лөө гэж өргөмжлөгдсөн тэр хүн түүнийг өөрийг нь аав гэж доод зөрөх гаргасны төлөө өгөхийн заддаг байжээ. Тэр үед тэр яагаад шийдвүүлж өвдөж яснаа огт ойлгодоггүй байв. Тэр зүгээр хүүхэд байсан штэ. Эцэст нь тэр одоо ч гэсэн ээж төөрөлцөн хിവэрэж байна. Юу ч өөрчлөгдсөнгүй. Ивэлийн нэржимсэндээ хараанд бүрхтэн маш хурдтай гүйжсэн тул занд нь хэн нэгэн зогсож байгааг анзаарсангүй. Чөтгөрлөө түүний хүлээн авалтын танхимаас эсрэг зөвлөө гүйж байгааг хараад гайхав. Таниж царайг хараад тэр эцэст нь зогсож нөржимс асгаруулв. Хүлээн авалтын танхим битгий болон бусад хүмүүс Ивэлийн сайхан хурцгийг дарамжлуулсныг огт мэдэхгүй ашхууч хууч хөрсөөр байв. Гэвч энэ байдал удахгүй өөрчлөгдөх гэж байна. Нэгэн хөвшин ногшин тарч иж би хашгираан тэр газрыг дүүргэхэд үдшгийн уур амьсгал ерс өөрчлөгдөв. Цагаан хувигтлууд морд цэргийн Ахмад лөө тэрээр хараад урсган төвдөж зөөр. Ясны хавар аимшигт чимээ шууд залхан сонсогдов. Өөр хилэндээ авцсан чөтгөрлөө Жужус Рагнар Ивэжинээс бүх зүйлийг сонссон бөгөөд одоо тусаар чангаж байна. Түүний хурсан гарыг нь тавихад хамгаалтын банам гарч ирэх зөөр хөвшин зөө яаран хурлаа. Жужус тэр өвгөн зөнөгт Ивэжинд юу ч тохиолдсон бай. Өөртөө яг адилхан зүйл хийх болно гэж хэдийн анхааруулсан байсан. Хөвшин новш энэ хатлагыг Рагнарын нэрийг гутаасан оруулт гэж гүтгэж Жужусыг нин даруй баригчлах хэвээр аюултай гэмт хэрэгтэй хэмээн цаллав. Хамгаалтын багт түүнийг бүх талаас нь бүчгэд чөтгөрлөө хөдөлгөөнгөө зогссоор бай. Хуулийн зөвлөл орчсон тул цагаан хувигтлууд морт цэргийн өдөртөг төвтөр аюулдарна. Тийм үү? Үйл явдал усан мөрчинжиж эсэгтэй мөч орчжээ. Дараагийн хэсэг бүх зүйл эрэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзгийг өсөж шүтсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч томын заавал бүртгүүлээрэй.